Хай, амралтын өдөр. Өнөөдөр бүр хөг өдөр байна. Өчигдөр орой бүр амар ширүүн орсон. Би тэнд ойр дороогүй том өндөртэй ширүүн орсон. Тэгээ бороо загсны дараа хүмүүс хүүхдүүд гараад мөндрөөр тоглоод зураг мөрөг авахлаад исэн. Гэхдээ яасан гэж яг тэр мөндрийн үеэр хүйт хоёр гадаа байсан. Йоо ямар тэнэгэн болсон. Ярих уу байх уу? За гэр бүлийн жоохон нууц асуудал ч гэсэн би амар ярмаар байна. Амар амсалтай тий. За ингэсэн нөхөр маань сайхан 2-3 хоногийн өмнө Чунчингээ өөр хот руу ажлын томилдоор явсан байхгүй юу? Тэгчээд нэг хоноод оройдоо бийжэн дэр нэг тэгжсэн. Тэгээд нөхөр байхгүй тэр орой би хүүгээ сургуулиас нь авчаал дэлгэр орон цэвэрлэл хоолунд тэгээд нэг жоохон завгүй өнгөрсөн байхгүй юу? Өөрөө би нөхөр лөө яриагүйсэн. Тэгсэн чинь намайг юм хийчих үед нөхөр хүү хоёр ярьсан гэсэн. Гэтэ би болохоор нөхөртэй яриагүйсэн. Тэгээд над руу болохоор нөхөр зүгээр юм бичлэг хийгээ явуулсан. Тэнгүүдээ амар тэнэг цаа нөхөр юм ингээд хотоо хитэн настай хүн бүлээдээ аль хэдийн 30 гарчаад юм нэг сонио. Ийм компьютер тоглоом тоглоод идэг заа. Нөгөө Dota уу нэг тим тоглоом заа. Тэнгүүдээ одоо ингээд томилдоор явахаараа ингээд ажлынхаа нийлдэг хүмүүстэй хамт бүгдээрээ тийм компьютер дөөрөнд авчдаг заа. Тэгчээд ингээд тоглоод тундаг тэгээд идэв. Тэнгүүдээ над руу болохоор тийм өрөөнийхөө нөө бичлэгийг хийгээ явуулсан. Энэ амар гоё сүүлийн үеийн тогтолцоолттой компьютер дөөрөө байна. Би өнөөрөө тоглоно шүү энтергээд над руу тэгээд явуулсан мэсэн. Тэнгүүдээ хамгийн гол нь тэр орой над руу залгаж бит хоёрыг одоо унтах чинь үнтер гэж асуугаагүй юм. Тэнгүүд нь би тэрэндээ жоохон гомдсон байхгүй юу? Юу вэ тэгэл ихнэр хүүхд хоёр нь хоёулахнаа тэгэл би чинь үлдчихээ тагтчихсан. Яалаараа ядаж та хоёр гайгүй үнтер гээд бүтэн өдөрчөнгөө ганц ч ярьчихдгүй юм гэж бодоод миний уур хүрсэн мэсэн. Тэгэд маргааш өглөө над руу залгаад тахлаар нь би уцаахгүй хажаа тэгэд өдөрхөн тийшээ авсан чинь яага уцаахгүйсэн энтергээд тэгээдээс юм би тэгэхээр нь чи угаасаа тоохгүй л байсан мэт чам тамаагүй энтергээд энэ жоохон тэгсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь за чи угаасаа тэгээд та хоёр би ямар анхудаа томилдоор явж байгаа ш та хоёр тэгээд амар сайн байгаа л гэдэг болохоор би та хоёрт нэг санаа зовсонгүй чадах болохоор чинь тэгээд асуугаагүй энтергээд уг надаас уучлах хэрэгтэй хүн чинь одоо баг чи сайн болохоор би чамайг нэг тоогоогүй ухааны юм яриад тэгэнгүүт нь миний асуур үрчт юм хаас тий. Тэгээд тэр орой уг нь оройч гэжтэй шүн онгоцон нэг 10 гэж буугаад гэрт 12 үед ирэхээсээ би тэнгүүд нь чи бити гэртэр нэгэн талын гэрийг тоодгүй бол тэр чигтээ яв. Гатур амьдраар энтер гэд хийцэн. Тэгсэн чинь за юу яриад амаа очин шүү гэтгэлэр нь би үгүй би дотроосоо хаалгаад хөвчсөн чи бити ирээд бит хоёрыг айлах гэдэг тэгсэн байхгүй юу? Тэвжсэн чинь нөгөө мангар чи яг шүн 12-ын цаг үед хаалган түлхүүр хийгээд дуурч байгаа байхгүй юу? Тэгээд угаасаа түлхүүртэд ороод ирсэн. Тэнгүүт нь би шууд амар муухай ашлаад тэнгүүтээ түлхээд гаргацсан. Надад авчирсан бүх чимдам саваа аваад гаргангүүтээ түлхээд гаргацсан байхгүй юу? Тэгээ хаалгаад түгчсэн. Тэнгүүтээ чи харанхуй шүн юундаа хүүхээс ирэх гээд таа. Йоо би бүр ёо чих ховж хэрүүл оруулаа ярьчдаг гинэ. За эхэлсэн юм чинь дуусгалаа шүү. За тэгээ ямар ч ихсэн нөхрийг түлхээ гаргацсан. Тэгээ чи гатур хон мон гэж бүр амар уурлаад тэгэд надтай нөхөр уцаар ирсэн байхгүй тэгэнгүүтээ за юу ч гэсэн би өнөөдөртөө энэ хажуудлын бодол тонлоо шүү. Би чамайг ингэж гомдооно гэж мдээгүй ингэж хүн дээр хүлээж авсан гэж ойлгоогүй энэ тэргэнгүүд миний бүр уур үрээд яагаад хүний хүн дээр хүлээж авсан гэдэг өөрөө алтаа гаргачаад гэж бодоод бүр олон уур үрээд байгаа гэсэн. Тэгэд маргааш нь болохоор би бас хүүгээ хичээл номын хийлгэж гэр орноос ирүүлчихээ. Тэгээд бид хоёр хүүгийн нэг найзтай уулзах байсан чинь нөгөө найз нь өнөөдөр гадаа ширүүн бороотой гэж штэ. Гэрээсээ хамаагүй холдож болохгүй юм шүү энэ төр гэдэг. Тэгээдээсээ тэнгууд нь би за тэгвэл дараа уулзъя гэчихэд тэгээ хүүт хоёр болохоор энэ хаваараа нэг жоохон алхахыг гэж бодоод хоолой шингээ ингээ гараад алхачихсан байхгүй тэгсэн чинь ойрхон бидэг моол дээр очичоод тэгэд яг тэндээс эргээ гарах гэсэн чинь жоохон бороо яг тусалж эхэлж исэн. Тэгээ тэр моолоос манай гэр хүртний хол биш штэ 1 км хүрхгүй орчим. Тэгээ за гэрлүүг очичээ гэж бодоод бид хоёр угаасаа цонтогтой гарсан мэсэн. Тэгээд зонтгоо ингээ барай явжсэн чи гинт бороо бүр амар хүчтэй асгараа за бүр амар хүчтэй пер гэл асгарсан. Тэнгүүтээ амар ингээд одоо чи энд халуун байгаа шүү дээ. Тэгсэн чи өчигдрийн бороо бүр юм нэг хүйтэн дүү за. Тэгээд амар ингээд салхилаад нөгөө миний зонтгийг ингээд зонтог чи ингээд доошоо харсан мэдэн шүү дээ. Тэгсэн чи ингээд салхилангуудаа шууд ингээд төмөр өмрийн салхангуудаа шууд ингээд дээшээ хараад юм одоо аях шиг юм болгоо хийчих байгаа байхгүй юу. Тэгээд би бүр амар сандраа тэгээд ойрхон орчих газар яг тэр үед нь яг тэр хэсэгт байхгүй. Тэгээд яг ингээд автобусны бодол ахлаар автобусны бодол чи ингээд дээрээ юм одоо борооноос хамгаалдаг юм
тавцантай штэ. Тэгээ тэрний доороо зогсон чи бас нэг хоёр залуу байсан. Тэгээд би дөрөв тэнцэнэ борооноос хамгаалаад зогсчихсон чи бүр маянга цохлоо за бүр тэгээ үжил гівгэнт амар хүчтэй мөндөр орчдөг юм штэ. Тэгэд би бүр яана нүг дээр байгаа тавцан цөмрөөд ороод ирэх үедээ гэж яагаа. Тэгээд тэр чи айгу жижигхэн газар юм чинь. Тэгээд ингээ хажуунаас ингээд одоо хөл рүү ингээд ил гарсан хэсгээр мөндөр цохоод аахгүй. Тэгсэн чи хүн маань мөндөр төлөө цохолоо уйлцсан за. Тэгэд би яагаад таны уйлаа болохгүй. Тэгэд би бүр яагаа мэдгүй за. Тэгэд нөхөрлөө ярьж байгаа байхгүй юу. Бид хоёрын хажуудлын автобусны буудлын чи мөндөр цохиулж яах гэтгсэн чи. За би яг одоо очлаа нанаа үжиг гэл. Тэгэл бит хоёр угаасаа нөхрөгөө хүлээгээд явах тэгээс зам гараад нүг замын эсрэг тал тоолны газар байсан байхгүй юу. Тэгээ тэнд ороо хүлээжсэн чи харин нөхөр орж ирээд хүн маань уйлж тэрврээд нөхөр маань ч тэ уйлэлтэж горуулаад тэрвэрлдээд ёо өнөө хошин шиг юм болсон за. Тэгсэн чи нөхөр бүр амар хөөрцөн. Би тэнгэрийн дуудлагаар ирлээ энтер гээд за. Ёо тэнгүүтээ тэр тэнгэр бурхан хоёлааг нь хэлжээгүй үстэй ингэж муудалж болохгүй гэдэг гэж мэгээд. Гэтэ ялцчгүй айгүй ширүүн хүчтэй мөндөр орсон. Тэгээд маргааш нь юу нэгэ харсан чи гадаа юусэн юмнуудыг сүйдлээд мод мөчөр унгаагаад нэлээд хүчтэй мөндөр орсон бэлээ. Тэгэд нөхрийн нөгөө нэг ажил дээрээ туршдаг машинуудын цонх сенсор энтрийн өндөгшөг том мөндөрнүүд унаад хагалцсан байна гэж байгаа байхгүй юу. Айлтаа хасдээ тэгэхээр түрүүнээрээ нөгөө фитнес бэжсэн чи манай белли дэнсийн багш би белли дэнс нөгөөс гадна нэг хоёр эмэгтэйтэй явдаг байхгүй юу. Тэгсэн чи та гурав одоо шинэ жилээр сонирхогчдын тэмцээн гэж болдог. Тэрэндээ оролцоорой ч гэх шиг. Йоо би одоо юу одоо юм амар гитэсгүүцээгээ цулцаг ёо за мэдгүй би лав чадахгүй гэсэн. За бай.